Манай нэг найз охин бас надад энэ дээр бас нөлөөлсөн л дөө. Вонжонгой сайхны имлэг дээр нөгөө яг хөх томруулах хаалгаа хийлгсэн гэдэг. Би тэгээд бүр найзынхаа хөхийг бүр гараараа байрж үзээ, сорвийг хараад хиймэл хөх гэхээрэл нэг юм хатуу буурын хийм нэг ингээд зарим хүмүүстээр нэг юу харагдаад идэг штэ. Тийм биш айгуу гой натурал байсан болохоор би бас яг ийм натурал хөхийг хүсэж исэн болохоор тэгэл вонжинг сонгосон да. Санацгаа нөгөө намайг Батчимэг гэдэг. Би Вонжонгой сайхны имлэгт хөх томруулах хаалгаанд орсон. За хаалгаанд ороод бас одоо 2 сар болж байна. Яагаад хөх томруулах хаалгаа хийлгэхээр шийдсэн бэ гэхээр мэдээж би 2 хүүхэд төрүүлсэн. За тэгээд хүүхд төрүүлээд хүүлэхээр мэдээж унжиж сулрах гоо сайхан байдлаа бол алддаг байгаа. Хөх томруулах хаалгаа хийлгэхээр шийдээд тэгээд би мэдээж энэ төрлийн хаалгаа хийдэг эмнэлгүүдийг судалж эхэлсэн. За тэгээд өөрөө яг тэр үед Солонгост байж таарсан учраас Солонгост байгаа эмнэлгүүдийг судалсан. Тэгээд мэдээж Вонжин болохоор олон жилийн туршлагатай тэгээд Солонгост хөх томруулах хаалгаар бол хамгийн бэст нь санагдсан учраас Вонжин эмнэлгийг сонгоод очиж үзүүлж зөвлөгөө авсан байгаа. Монгол орчуулагч охтууд маань маш их сэтгэлтэй зөвлөгөөг бол маш гоё өгсөн. Олон тийшээ юм дугаарс номерууд руу харж агаад хамгийн эхлээд нэг өрөөнд ороод зураг авахуулаад хэмжээгээ өгсөн. Тэгээ дараагийн өрөөнд орсон чинь миний авахуулсан зураг дараагийн өрөөний компьютер дээр ороод ирсэн дүүгээ эмч маань миний зурган дээр шууд тайлбар хийгээд зөвлөгөө өгөө явцсан байхгүй. Тэгсэн чинь надад хаалгаа хийхээр товлогдсон эмч маань хүртэл өөрөө орж ирж зөвлөлт юм лээ. Тэгэхээр зөвхөн нэг эмчл зөвлөх байх гэж бодож исэн чинь 3 төрлийн эмч надад зөвлөгөө өгсөн. Дээрээс нь Монгол орчуулагч охтууд маань орчуулга маш сайн хийгээд гоё сэтгэл төрүүлсэн надад. За би өөрөө хаалгаа хийхэд бол амар хайцтай байсан. Тэгээд угаасаа ерөөсөө хаалгаанд орж үзээгүй хамгийн их хайжсэн юм наркозноос амар хайжсэн яах вэ гэд тэгсэн чинь зүгээр тусал залгаад би яг тусал явж байгаа хооронд унтсан байсан сэрсэн чинь амар гоё хөхтэй болцсон байсан. Орчуулагч охтууд маань бас амар хөөрхөн хажууд ингээл миний гарыг хатгаал яг ингээл юм чи юу чинь бүх юмыг за одоо чи ингээрээ тэгэрэй гэл бүх юмыг амар гоё зөвлөөд нөгөө монгол хүн хажууд ингээд зөвлөө хийж хахаар бас хүний нутагт мэдээж амар тэр нэг гоё байсан. Хаалгаанд орчоод яаралтай Монгол буцах ажилдаа байсан учраас яг хаалгаа хийлгэснийхаа маргааш нь Монгол руу буцаж таарсан. Тэгээд онгоцон суухад яах вэ гэд майцтай байсан. Тэгээд онгоцон суугаад ямар ч янз бүрийн асуудал болоогүй. Монголдоо ирээд би оёдлоо ахуулахаас ахуулаад үзүүлж харуулах бүх эмнэлгээ дандаа Монголд нөгөө 2-3 төрлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тэгсэн чинь оёдлыг хараад бүр Монгол эмчнэр хөөх ийм гоё цэвэрхэн оёд юм уу гэд бүгдээрээ гайхаад нэг ширхэг утас үлдсэн байсныхаа хүртэл дахиж очиж ахуулсан. Тэгэхээр утас нь хүртэл тийм нарийнхан мэддэхгүй косметик оёдлыг бол гоё юм билээ. Хүүхд хүлж байгаа үед нэг хүүхд чинэрдэг штэ. Тэгээ нэг хүүхд чинэрж байгаа юм шиг мэдрэмж төрөөд жоохон эвгүй байд юм билээ. Тэгээд бас хавтартай мэдээж гадны биет орж ир суусан учраас тэгээд одоо 2 сар болж байна. Одоогийн байдлаар болохоор миний биет яг сууж өгөөд зөөлрөөд тэгээ яг би натурал хөхийг л хүсэжсэн. Яг л миний хүснээр гоё болсон. Тэгээ би одоо бол сэтгэл маш хангалуун байгаа. Би өөрөө хөх хийлгэхээр нөгөө бодоол яваад исэн хүртлөө юм зориг хүрхгүй яваад исэн. Хаалгаанд орсон л бол Монголд бол хэдэн хоног эмнэлэгт хэвтдэг ч юм уу. Би яг нэг тиймэрхүү төсөөлөлт явж исэн чинь хаалгаа хийлгээд наркозын гараад нэг 2-3 цаг одоо өрөөндөө хэвтэж байгаа л тэгээд гарчд юм лээ. Тэгээд гэртээ хулууны цутан шүл уух ч гэдэг юм уу те хаван хөөх янз бүрийн бүх зөвлөгөөг нөгөөд гаргачихсан юм лээ. Тэгээд миний хувьд болохоор шууд ирсэн болохоор ахиж очиж эмнэлгээсээ зөвлөгөө авч чадаагүй. Тэрнээс бол 7 хоноод эмнэлэг дээр очиод хянуулаад үзүүлээд явах боломжтой юм лээ. Тэгээд ер нь ямар ч айдас байхгүй ямар ч өвдөл мэдрэгдэхгүй юм билээ. Тэгээ би одоо нэг хийлгэсний дараа ямар зовир авах бол өвчин намдах ийм энтер уух болов гэсэн чинь өвчин намдах ийм тэр өдөртөө л уусан санагдчихав. Тэгээ одоо 2 сарын дараа ингээ бүрэн итгэцэн өөрөө юм шиг болцсон амар гоё болсон байгаа. За одоо Монголоос
Солонгос руу ванжин имлэгт одоо ямар нэг үйлчлэгийг авахар зорж байгаа хүмүүс ах юм бол ванжин имлэг рүү одоо Instagram, Facebook руу холбогдоод за тэгээ онгоцны буудлын дээр буухтана ванжин имлэгийн өөрийнх нь машин ирж тосч авт юм лээ. Намайг болохоор бас ванжин имлэгийн машин тосож авсан. Тэгээд яг миний нэрийг барьсан жолооч ингээ үүд зогсож идэм лээ. Тэгээд маш гоё тухтай машинаар тосолсон. Тэгээд хүсвэл буудал захиалга энтрийг хийгээд ер нь бүрэн зохицуулчихгээдээ юм билээ. Ванжин имлэг бол тэгээ үйлчлүүлэгч нараа үнэхээр их халамжилж зөвлөж бүх тал дээр амар тийм бест одоо үйлчлэгээ үзүүлсэн. Тэгээд ванжин имлэгийн эмч нартаа мөн Монгол орчуулагч охтуудаа бүгдэнд нь маш их баярлалаа. Баярлалаа ванжин.